яг юу болчихсон бэ? Гэдгийг ойлгохын тулд олон талаас судалгаа хийсэн. Тэгээд уцас шиг мэднэ гэж өнгөрөх нь юу юм? Өөрийнхөө хэмжээнд ойлгоод агуу их үндэстэн монголчууд маань дэлхийн дахны түүхэнд ямар үүрэг гүйцэтгэж ямар өндөр түвшинд явж ирсэн юм бэ гэдгийг бид өнөөдөр бас хойш үедээ үлдээх энэ зорилгоор би ярьж байгаа юм. Монголчууд дэлхийн түүхэнд 2024 онд Марко Поло гэж Италийн алдартай Венец хотын иргэн аялагч Монголтой холзыгаа авсан тухай. Тэгээд Марко Пологийн дурсгалын жил болж байгаа юм байна. 1324 онд Марко Поло таал болсон. Ингээд 700 жил гэсэн үг. Одоо 700 жил болж байна. Тэгэхээр өнөөдрийн Венец хот бол одоо монголоор амьсгалж байгаа гэсэн үг. Тийм ээ. За Монгол бол агуу их түүхтэй. Тэрний хамгийн одоо оргил болсон Монголын хөрөн байна. Монгол хөрөн. Энэ үед Монгол бүрний төв хам малгас гэж өнөөдрийн Бээжин хотод нийслэн төвлөрч байсан. Энд үед 1274 онд 21 настай Италийн Венецийн мөгдөнд улсын иргэн Марко Поло гэдэг залуу Ромын папын дахлыг авч ирсэн байна. Тэр үед бол Итали улс гэж байгаагүй хот улсууд байсан. Генуя, Ром, Венец гэх тийм учраас бүгдээнд Венец улсын иргэн Марко Поло 21 настай залуу ирээд Овлаа хаантай Монгол гүрний шинэ нийслэл хан болгос хотод уулзсан. Овлаа хаан Марко Полыг нэгдүгээр шударга, хоёр савлын сав, гурав олон километр боловсралтай юм залуу гэж хараад тэгээд Монголын төрийн албанд ажилласан байна. Овлаа хааны үед Марко Поло 17 жил Монголын төрийн албанд зүтгэж зүүн өмнөд Азийн орнууд Индонез хүртэл явсан. Ийм байдаг. Тэгээ 17 жил ажиллахдаа Монголд маш их юм үзсэн, сурсан, мэдсэн, Монголын тэр төрийн бодлогот одоо оролцсон Овлаа хааны зарлаг, тушаал, томилтоор олон улсуудтай тэр дундаа Монголын хуучин нийслэл хар орон хотод хүртэл очиж ирсэн ийм залуу юм байл. Тэгээ 17 жилийн дараа 1291 онд буцах хүсэлтэй Овлаа хаанд өгөөд тэгээд Овлаа хаан зөвшөөрөхтэй нэг даалгавар өгсөн. Тэрний өгөхлөөр хөгөгчин гэж Монгол үнжийг Монголын эл хаан тулсын 10 хаанд атом болгож өгөхөөр бүргэж өгөх ийм үүрэг бүлээгээд заасан байдаг. За энэ үед Монголын төр улсын байдал ямар шүү байлтай байсан гэхээр Овлаа хаан бол өөрийнхөө одоо Монгол гүрнийг Юан гэж нэрлээд нийслэлийн хар орноос өнөөдрийн Бээжин буюу уршаа нүүлгээд хаан болгос нэрлсэн. Уул монголчууд Монголын алтан орны ноёд бас энэ дургуутсан. Тэгээд гүрний нийслэлийг надад хятад руу юула сөөлөө нүүлгэлээ ятгийн соёл гээд автлаа гэж буруутгаад улаан дүү Аривх хаан Овлаатай байлцсан. 1260-ад онд Монгол хоёр хаантай болсон байсан. Хоорондоо 7 хоногийн хугацаатай. Тэгэд байлдаад Аривх ялагдсан. Түүх одоо ийм маягаар явсан. Энэ нэг болоод өнгөрсөн үг учраас бид хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Тэгээ Марко Пологын одоо тэр байж исэн хугацаанд Овлаа хаан одоо зүүн өмнөд Аз болон энэ хотын нутагт асар их бүтээн байгуулалт хөгжил дэвшиг авчирсан зүйлүүдийг хийсэн. Тэрний нэг нь одоо тэр хам болгос буюу Бээжин хотыг номхон далайтай авсан том сувг байгуулсан байдаг. Яг тэр сувгаар Марко Поло усан олгоцонд алт эрдэнэсээс гадна 3 зүйлийг аваад Европт очсон. Тэр нь юу гэхээр нэгдүгээр чулуу нөрс, хоёрдугаарт цаасан мөнгө, гуравдугаарт хатаасан гом. Тэрнийг Марко Поло өөрийн төрлөх Венец хоттой очиод үзүүлсэн Европ бүхэн дээр тухай ойлголт авахгүй учраас Марко Поло юу гэсэн гэхээр миллионер буюу солиотой саятсан гэж нэрлэж орж ирсэн. Тэр үеэс эхлээд Европ бүхнүүдийн Италийн спагетти гэж байна. Цаасан мөнгө, чулуу нөрсийг одоо амьдралдаа хэрэгжүүлж гисэн байгаа шүү дээ. Тэгээд хөрхий Марко Поло тэрнээсээ болоод тийм одоо юм байх ёсгүй, биднээс илүү юм байх ёсгүй гэдэг хүмүүс итгээгүй.
Тэгээд чоронд ороод 3 жил болоод гарсан байлаа. Тэгээд гараад чоронд байсан хамтаа өөрийнхөө үзсэн харсан Монгол гүрний тухай, Ховлын хааны тухай ярьсан. Тэр нь гар бичмэлээр харсан. Тэгээд 100 жил гар бичмэлээр явж байгаа хэвлэгдсэн. Дараа нь 100 гаруй жил хүмүүсийн одоо оюун санд хүрсэн, хүмүүс санилцсан. Тэгээд тэрнээс болоод Европынхан Монгол гэдэг гүрнийг үзэхинсэн, хархимсан гэсэн Европчуудын сонирхол бий болоод Монгол руу аялах, асар их аялал далаагаар, орой газараар руу яасан. Явж шинэ ертөнцтэй танилцах ийм үйл явдал өрнөсөн байна л да. Болоо өнгөрсөн 200 жилийн дараагаар 1493-4 онд Басан Итали залуу Ромын Кристофер Колумб гэж залуу Марко Пологийн тэр номыг хэвлэгдсэн номыг өөрчлөөд тэр Монгол гэдэг өрөнд рүү очихоор явсан. Гэхдээ Марко Поло шиг юугаар явж чадаагүй. Марко Поло Монгол руу очихдоо гурай газараар явсан байсан. Буцахтаа усан онгоцоор явсан. Гурай газараар явсан явах боломжгүй. Тэр үед Османы эзэнт гүрэн бий болчиход Торгоны зам буюу Европоос Монгол гүрэн хүртэлх зам болвол бас Европ талдаа халттай болсон байсан. Тэгээд Португалаас далайр гараад тэгээд өөрөө маршрут нээсэн Атлантын далай төөрөөд Америк хүрсэн. Америкт очисон ч улаан харьцсан хүмүүсээ харахгүй юу? Тэнгүүтээ энэ тавчлаагаад Индианууд нэрсэн. Тэгээд яасан ч нэг улаан харьцтай хүмүүсийг харчаад энтхгүй юм байдаг гэдэг энтх зэрэглээ гэж бодохгүй юу? Тэгээ Монгол бол энтгэс арай хаагуураад тэгээд хойш яваад умарт амаад батсан. Ингэж Америк тэрийг монголчуудын аж ахуй тэгээ Марко Пологийн тэр учраас алдгаанаар Америкийн твийг нээсэн. Тэрнээс хойш Европоос Америк руу хүмүүс сутгаад тэгээ өнөөдрийн Америк нэгдсэн улс бий болсон төвхтэй. Марко Поло тэр номыг бичээгүй те тэрийг Колумб олж уншаагүй тэгээгүй байсан бол одоо бас яаж түүх яаж иргэх байсан бол тэгээ яг болцтой болдогоороо тийм үү монголчууд агуу их монгол үндэстэн гэж мэдээд байгаа чинь ингэ дэлхийг ингэж өөрчлөн агуулхад нэмэр болох юм нэгүр тал байсан байна. Би тэгж харж байна. Тэр Индиан гэдэг нэр нь бол одоо энэ Колумбийн өгсөн нэр байна шүү дээ. Тэрнээс нэг чухал сонирхолтой юм бол өнөөдөр дэлхийд даяар тэр Индиан гэрлэгдсэн Америкийн Монгол иргэдийн хэлний нэг үг дэлхийд даяар хүн болгон байдаг. Энэ ямар үг вэ гэхээр зэрэг ок гэдэг үг окей гэж үг тийм үү? Окей гэдэг одоо яриад байгаа. Окей гэдэг тэр үг бол тэр Америкийн Монгол иргэдийн үг. Энийг өнөөдөр монголчууд болон дэлхийд дахин мэддэг одоо дэлхийд даяар төгссөн хамгийн олон одоо газараар хүн яриад өгвөл тэр үг. Марко Поло Монголын нутгаар явж байхдаа өндөр ууланд аргал угуулс харсан байна. Тэр үед аргал угуулс гэдгийг мэддэг учраас тэр Марко Пологийн үдснээр Марко Пологоо хон гэж ярьсан байна. Тэгж явж байгаа одоо бол яг дэлхэнд аргаалий гэж нэрлсэн. Аргал гэж юм мэддэг байхгүй юу? Түүний нэгэн адлаар 19 дугаар зуунд Оросын Пержевский гэж жуулчин Монголын нутаг дээр анхудаа дахиг хараад тах гэж үг байхгүй, тах гэдэг юм мэдэхгүй. Тэнгүүд орсож үг нэрсэн гэхээр Пержевскийн адуу гэсэн. Тэгэхээр Монголын одоо энэ хамтран оргол бүх юм бол бас дэлхийд дахинд ийм маягаар төвчвэрсэн. Тийм учраас өнөөдөр бол бас Монголтой холбоотойгоор манай энэ одоо тах аргал гэдэг бол дэлхийд дахинд бас Монгол нэрээрээ өгсөн юм учиртай байна. Венец бол хот улс байхдаа анхны банктанд байгуулагдаж байгаа капитализмын нийгмийн гол одоо санхүүгийн харилцааны банк бий болсон. Тэр Монголын нөлөөтэй холбоотой. Тэр тухай бас дараа ярих болно. Би Facebook-ээр пост бичижсэн. Энэ бичлэнгээр манай Монгол бол тэр үед агуу байсан. Өнөөдөр бас Монгол нүүлжчин соёлууд эргээд цэрэгэн мандах дэлхийд дахны ирээдүйн чиг баримжаа болох нь ойлгож байгаа учраас энийгээ бид өөрснөө ярих хэрэгтэй. Үүндээ бид өөрснөө бэлэн байх хэрэгтэй. Ийм учраас цаашдаа өнөөзөгчд маань бидэнд хамт дугаарай гэж хүсэж байна.